За өмнөх бичлэлээр Ницшетэй танилцсан хэдүүлээ. Тэгээ санаж байгаа бол Ницшегийн төсөл хэсгээд дарвинизмын талаар хайлт дурдаад бидний сайн мэд хөвслийн онол ер нь Ницшегийн философитой хэрхэн яаж огтлцдог, манай хоёрын харилцаа холбоо хоёр нь ямар ч байсан талаар хайлт тавьчуулаад ярьсан байгаа. Тэгээд ер нь ганц Ницшегийн философитой ч гэлтгүү дарвинизм бол угаасаа хүн төрөлхтний сэтгэлгээнд өрнөсөн хамгийн том ёслуудын нэг гэж зүй ёсоор тооцогддог учраас ер нь л 19-р зуунаас хойш бүхий сэтгэгчдийн философи идеологиор бол дарвинизм тодорхой хэмжээнд нэвч шууд бусаар шингэсэн байдаг. Тэгэхээр дарвинизмыг бол хэдүүлээ ганц биологийн биш бүр хүн төрөлхтний ертөнцийг харах үндсийг тэр чигт нь эргүүлсэн маш чухал тийм эргэлтийн зэг болсон онол гэлж болно. Одоо бол хүн болгон дарвинизмын талаар, хөвслийн онолын талаар ядаж анхан шатны мэдлэгтэй байдаг гэдэгт бол би итгэлтэй байгаа. 10 жилийн биологи төр ч гэсэн байнга заадаг штэ тий. Тэгэхээр энэ шигтэр бол хүн болгоны мэддэг мэг ярихгүй аль болох илүү гүнзгий дарвинизмаас өмнөхөөс дарвинизм хүртэл хэрхэн яаж хөвслийн онол бүрлдсэн, дарвинизмыг юугаар онцгой болоод хөвслийн хамгийн гол онол нь гэж нэрлэгдээд өөрийнхөө нэрээр изэмтэй болчихоо гэх мэт. Тэгээ мэдээж өдөр тутмын амьдралын бидэнтэй оргоо жишээнүүд одоо бид нэр цаанаас өгч утга учир гэж байд юм уу? Бид нэр үр удмаа үлдээхийн төлөө орчт юм уу? Амьд үлдэхийн төлөө орчт юм уу гэдэг юм уу? Бидний ер нь хамгийн анхдагч ирмэлзэл хамгийн цаад амьдруулагч амьдралын гол мотор маань юу юм бэ гэх мэт тийм хамгийн цаад суур анхдагч асуултуудыг бас эргцүүлэх бах. Бас нэрээ дарвинизмын онолд хамгийн сонирхолтой бүх эдэртэй сэдв нь ёс суртахууны талаар байдаг. Хэдүүл ингэж хамгийн их нандинж хайрладаг тэр эмпатилэг, симпатилэг ариу мэдрэмжүүд одоо нөгөө бусдад туслалж, бусдыг инэрч хайрлах тэр альтруист зан чанарууд маань ч гэсэн үнэхээр л ердөө хөвслийн онолын бүтээгдэхүүнүүдийн юм шиг үстэй. Хэрвээ тийм болж тааруул бидний хайртай ёс суртахуун гэдэг зүйлийн ариун дагшин байдал хэрхэн алдагдах вэ гэх мэтэр аюу гой сонирхолтой метафизик асуултууд бол бэлтгэсэн байгаа хэлцүүлэх гээд тэрэн дээр хэдүүлээ сайхан ярилцаад энэ бичний төсөөлөх хэд хэдүүлээ тэр эдрээтэй асуултуудын хариултыг нь олдгоомаа гэхэд ядаж нэг асуултынхаа утга учирт нь арай ойртоод арай нэг гэрэл цухуугаад ирнэ гэж найдаж байгаа бидний энэ утга учирын асуудал бол. За энэ бичлэг бол 2 сарын 10-нд Apple Podcast аудио хэлбэрээр орсон байсан. Тэгээд энэ дараагийн үргэлжлэл буюу неодарвинизмын бичлэг шигсэн аудио хэлбэрээр Apple Podcast-д видео хэлбэрээр Philosophy Hub-д орсон байгаа. Тэгэхээр та миний тэр Early Access маягийн контентуудыг мань худалдаж авч намайг дэмжих боломжтой гэсэн үг. Тэгээд бичлэгийн төсөөл энэ талаар илүү дэлгэрэнгүй ярих болохоор одоо шууд бичлэг рүү оръё доо. За хамгийн түрүүнд Дарвинаас бүр өмнөх үе. Зүгээр өмнөх биш, бүр өмнөх гэдгээр нөгөө л ярьдаг харанхуй зун руу орох гэдэг юм. Ерхэд бол харанхуй зун бөгөөд сэргэн мандалтын их үед ч гэсэн өрөндөө ярах ихэнх хүмүүс мэдээж тэр дунд нөгөө тухайн үеийнхаа боловсралтай шатлалын орой талынхаа сэхэднүүд нь ч гэсэн багтана. Тэр хэд бүгдээрээ юунд бат итгэжсэн бэхлээр бурхан бүхнийг бүтээсэн. ертөнцид ирэх бүхий л амьтад болоод хүмүүсийг бурхан нэг бүрчлэн өөрийнхөө гараар одоо тусад нь дизайнчилж загварчилж бүтээсэн учраас амьтад болгон өөр ингэсэн бусдаас ялгарах онцлог бүхий тийм фиксд одоо төвөршгүй тогтсон мөн чанаруудтайгаар бүтээгдсэн гэдэгт 100% итгэжсэн үе бүгдээрээ. Тэнгүү сэргэн мандалт эрчимжээ соён гээрэл үе рүү төхөөд ирэнгүүт буюу одоо 19-р зууны босгод аваад ирэнгүүт хүн төрлөختөн эцэст нийгэм хуучин уламжлалууд руугаа баг багаар эргэлзээд одоо юмс тогтсон мөн чанартай биш өөрчлөгдмөл хувьсамтгай шин чанартай байж цусддаг юм биш үстэй гэсээр радикал санаанууд ганц хоёроо цохож эхэлсэн байгаа. Нөгөө шинжлэх ухааны түвшинд илүү ухаад задлаад ирэнгүүт амьтад бол баг багаар өөрчлөгдөв юм байна гэдгийг бол анзаарч байгаа штэ. Гэтэ анзаараад байгаа мөртлөө яг яаж хэрхэн өврээд байгаа юм бэ гэдэг тэр механизмын асуудал дээр бол таг гацсан байсан болохоор юм хөвслийн санаанууд цухуулсан ч гэсэн нэг газар авахгүй л дарагдаад исэн гэсэн үг. Тэгэхээр тэр санаануудаас хамгийн алдартай нь буюу өрний ертөнцид дарвинизмыг бий болж бүрэлдэхэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн хөвслийн онолын үрийг тарьж исэн эрхмүүдээр эхлэе гэж бодлоо бичлэгээ. За хамгийн анхдагч чухал өрүүдийн нэгийг бол Англид Томас Малтус 1798 онд бичсэн эссэгээрээ тарьсан байдаг. Хамгийн сонирхолтой нь Малтус гэж хүн бол ерөөсөө биологч ч юм уу философч гэдэг биш цэвэр эдийн засгч мэргэжилтэй хүн байсан байна. Гэтэ манай хүн бол тэгээ тэр мэргэжлийн онцлогоороо яг нэг юм сонсоход маш ойлгомжтой мэдээч юм шиг боловч хүмүүсийн ерөөсөө бүрэн анзаарч цэгцлээг байсныг хатуу тооцооллыг гаргаж тавьсан. За товчхондоо хүн ам бол геометри прогрессор өсдөг те. 1 нь 2 болно, 2 нь 4 болно, 8 нь 4 8 бол 8 нь 16 гэх мэтэр. Харин дэлхий дээрх хоол хүнс нөөц баялаг нь болохоор өслөө гэхэд арифметик прогрессор л өссөн шүү дээ. Нэгсэндээ бид нар бол нэг дунджаар 25 жил тутамч юм уу хүн амаа 2 дахин үржүүлээд авах потенциалтай боловч тэр потенциалыг маань дааж хангаж авах ёстой тэр хоол хүнс гэдэг зүйл нь 25 жил тутам 2 дахин үржигдэх боломжгүй. Бид нар 25 жил тутам 2 дахийг ногоо тарьж чадахгүй те.
2 дахь их ногоо нь байхгүй бол 2 дахь их үхэр малч гэж байхгүй нь ойлгомжтой гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл геометр прогрессээр өсөж байгаа энэ хүн амыг үсрээл арифметик прогрессээр өсдөг дэлхийн нөхцөл болцоод хизээж бүр хангаж чадахгүй. Энэ хоёр нэг цэгээс ихсэн ч гэсэн гап нь цаг өнгөрөх тусам олон холдож хоцрогдох нь бол хинч сонссон ойлгомжтой үнэн. Тэгвэл тэр гап зөрөөг яг хэрхэн нөхдөг болоод бид нар өдийг хүртэл өсөж өгөхгүй яваад байна гэхлээр мэдээж үхэл. Хүн ам хэр хурдан өснө, төдий чинээгээр үхэлч гисэн тэрний дагаж хурдан өсөж ижил одоо хүн ам нөөц болцоо хоёр тэнцвэрчнэ гэсэн үг. Энэ бол байгалийн давагдшгүй өөрийнх нь хууль дүрм, байгалийн өөрийнх нь тавьж байгаа шалгаруулалт, энэ шалгалтыг хуурах ямар ч боломжгүй, үхлээс өөр юу ч тэр зайг нөхөж чадахгүй юм байна гэл. Одоо жишээ нь энэ санаагаараа дамжуулж Мальтус бол тухайн үеийн Английн төр засгийн нөгөө ядуучууд таламж тэтгэмж тараадаг бодлогоодыг бол цохон шүмжилж байгаа юм л та. Дэлхийн нөөц хоол нь өөрөө өсөг байхад мөнгө гэдэг цаасыг олон тарааж хүчээр өсгөх гэж оролдох нь мөнгөний үн цэнийг л бууруулахаас биш ич идээр хоол ургуулчихна гэж байхгүй гэдгээл өнөөгийн инфляцийн санаа үзсэн явж байгаа юм тест. Тэнгүүд хамгийн аюултай нь магадгүй тэр ядуучууд нь хэвлсэн мөнгөд нь хууртаад дэлхийн нөөц баялагийг бага хэмжээнээс нь ихээр найдаж итгээд хүүхд төрүүлээд тэр хүүхд бол өнөө байгалыг тэнцвэржүүлж үхэл гэдэг зүйлийн солиос болно шүү дээ. Тэгээд бас жишээ нь одоо нөгөө Хегел, Маркс эдрийн нөлөөн дөр үндэслэгтээд тухайн үед яригддаг байсан хүндрэлтний хамгийн хэрэгтэй байсан санаа гэх юм бол хүндрэлтний хөгжил төвшөлт маань явсаар хагаад эцсийн зогсоол утопиа маягийн тийм мөнхийн жаргалд өмсөн мөнхийн аз жаргалтай мөнхийн төгс ертөнцид хүрч очно гэсэн мөрөөдлийг бол Мальтус эрс үгсгдэг байсан. Яагаад тэгэхээр за үнэхээр тийм гайхалтай ертөнц тодорхой хугацаанд оршин тогтнолоо гэж бодъё л тоо. Тэнгүүд юу нэг ямар шалтгаанаар тэр ертөнц тийм жаргалтай байхаа вөхлөөр тэр ертөнц хүний бүх хэрэгцээг хангаж чадах нөөцтэй байна гэсэн үг ээ дээ. Одоо тэр хүмүүст ямар ч наацхийн хэрэгцээний асуудал зовлон шанал тулгархгүй гэж ижил жаргалтай байна. Гэвч ийм их нөөцтэй жаргалтай нөхцөлд хүн угаасаа л байгалийн инстинктээрээ улмал их үржиж улмал их олуулаа болохыг хүснэ. Тэнгүүт нэгэнт энэ үржлийн геометр прогресс маань урагшлаад ихэлсэн л бол хүн амын тоон хизээ нэгэн цагт тэр хангалуун их байсан байгалийн нөөцөө давх тэр зэгт хүрчил таарна. Харин тэр зэгт хүрсэн мөчөд хүн ам нөөц хоёрыг тэнцвэржүүлэх өнөөхл үхэл буюу өнөөхл өвчин шанал дайн дажин дийгдэх нь бас зайлшгүй юм аа. Утопиод огцсон ч тэр нь хизээж мөнхөд үргэлжлэхгүй гэж Мальтус үзэж исэн. Залуугийн daarан болохоор Мальтусийн эсийг уншиж байхдаа Эврика буюу одоо яг тийм байсан байж гэсэн утгатай үг байхгүй юу? Ингэж уулгаалцсан байгаа юм. Мальтусийн энэ нийгмийн шалгарлын санаа бол байгаль дээр ч ихсэн байдсан биш үү гэдгийг Дарвин анзаараад хувьслын онолынх нь хамгийн анхдагч түлхүүрүүдийнх нь нэг болсон гэдэм байлээ. Мальтус бол хэдийгээр эдийн засгийн шүнг буюу Дарвинтэй хань хамаагүй мэрэгжилтэй хань хамаагүй хүн ч гэсэн Дарвины хувьслын онолын хамгийн гол үндсэн санаануудын арматурыг зангидаж өгсөн гэсэн үг. Нэгсдод очихондоо амьд биет бол үр удмаа үлдээж үржих чин хүсэлтэй. Дааж тэгээд тэр хязгааргүй хүслээрээ бүгд нэгэн зэрэг үржээд яваад гангууд дэлхийн нөөц нь өөрөө хязгаарлагдмал учраас үхэл буюу байгалийн шалгалт гэдэг зүйлээр тэр хоёрын харьцаа зүрх нь дахин тэнцвэрчдэг гэсэн үг. Тэнгүүд бас нэг ойлгох ёстой чухал юм нь байгалийн шалгалт бол амьд биетийн тоо толгойн зүгээр нэг хальт багасгаж нөөцтэй тэнцвэрсэн болчоод за миний ажил дуслаа дараа хэрэг болол дуудаарэ гэдээ яваад өгчдөг тийм шатрах гэсэн эрхэмлэгч инэрэнгүү зөөлөн зүйл бол огтосоо биш. Байгалийн шалгалт тухайн төрөл зүйлийн тоо толгойг бүр тэгрүү хүртэл нь буюу мөхөж өгөө болтол нь дагаж явах чадамжтай хамгийн аимшигтай хамгийн харгас зүйл юм байна гэдгийг Франц эрдэмтэн амьтан судлаач Жорж Кюви гэдэг хүн нотолсон байгаа дараа нь. За энэ хүн бол тухайн үеийнхаа фосил хантер байсан болохоор энэ тэрүүгээр явж газар доороос янз бүрийн амьтдын ясыг ухаж гаргаж ирээд тэрийгээ судлаа явж байхдаа нэг аимшигтай үннийг анзаарсан байдаг. Тэрний юу вэ гэхлээр түрүүсэн шиг амьтад мөхт юм байна. Тухайн шишний номлолоор бол бурхны бүтээл төгс учраас одоо нөгөө Библиэд их үер идэр шиг тийм байгалийн онц ноцтой гайхамшиг тохиолдчихдгүй юм бол амьтад өөрсдөө устж үгүй болно гэсэн ойлголт бол байхгүй байсан. Тэнгүүд QV маань арслан зам нөгөө өлөг гөрүүл эдрийн ясыг ухаж олонгуудаа ийм амьтад одоо дэлхий дээр байдаггүй учраас эдгээр нэг өсөндөө мөхцөн амьтад юм байна. Төрөл зүйл мөхтийн байна гэдгийг баталж байгаа. Яг нь манай хүн өөрөө бол хувьслын онолын эсрэг байсан. Мөхөд байгаа шалтгаан нь болохоор бурхан ч юм уу гадны өөр хүчин зүйл мөхөөчөөд тэгээ дараа нь бурхан ч юм уу бас өөр нэг хүчин зүйл тэрийг буцаагаад үүсгэх юм байна гэж үзэж ирсэн юм. Тэнгүү цаашаага QV-гийн ололт дээр тулгуурлаад Чарльз Лайл гэдэг геологч болохоор байгалийн тогтцууд маш бага багаар өөрчлөгдөхийг анзаараад тэр өөрчлөлтүүд хэдий хэр хугацаанд бий болж байгааг тооцсон байгаа. Тэгж тооцоод үзсэн чинь дэлхийн нас бол дор ой саяар яригдах болж таарч байгаа байхгүй юу. Дэлхийн маань шашныхны үзэжсэн шиг 6000 жилийн настай биш. Магадгүй бидний төсөөснөөс журд асар гүнзгий хэдэн сая жилийн түүхтэй ч болох юм байна. Тэгээд энэ урт түүхийн явцад бол маш олон бидний мэдэхгүй амьд битүү шинээр үсэл мөхөөл явдаг байсан биш үү явж байж магадгүй хүн ер нь хүн төрлөختөн ч гэсэн хизээ нэгэн цагт устж үгүй болохыг үгүйсэхгүй биш үү гэсэн
Ийм маягтайгаар амьд биетүүдийг мөхсөн шалтгаан нь бол бурхан ч юм уу гадны хүчин зүйл биш. Байгаль өөрөө мөхөчд юм шүү. Байгаль үнэхээр 6000 жилийн түүхтэй биш. Бид нар зөвхөн мөсөн болын оройг л харж исэн бол байгаль өмнө нь ямар амьтдыг нөхөснийг бол бид нар тааж мэдэхгүй болчин те. Энэ хувьслын онолыг дэмжиж болох үс санаа нь дарвинизм гэдэг пазлын 2 дахь гол хэсэг болж олдож байгаа юм. Нэгдүгээр нь бол түрүүний эдийн засгч Мальтус олцсон гэсэн те. За харин 3 дахь буюу магадгүй хамгийн чухал хэсгийг олсон эрдэмтэн бол Францын байгаль судлаач Жан Батист Ламарк байсан. Бидний нөгөө сургууль байхын сонсдог байсан Анаашны шишээ чинь бол яг үндэ Дарвины биш Ламаркийн шишээ байхгүй юу? Дахиад сануулбал Анааш модны мөтгөр өндөр мөчөрт хүрхийнсэн гэж насан туршдаа боцсноос шалтгаалаад хүзүн баг зэрэг сунгагтаад дараагийн төлөн ч гэсэн тэнд хүрхийнсэн гэж бодсоор байгаад дахиж сунгагтаад гих байдлаар баг багаар хүзүүгээ сунгасаар байгаад хэдэн мянган жилийн дараа ихэд Анааш урт хүзүүттэй очноо гэд бид дэлгэн гэж багш ярьдаг байсан те. Нэгсэндөө амьд биет бол орчиндөө дасан зохицохын тулд өөрчлөлт хэрэгтэй. Харин тэр өөрчлөлтийг хэрхэн авчрах вэ гэхлээр цэвэр тухайн төрөл зүйлийн олон мянган жилийн туршдах үеэс үе дамжиж ирсэн хүсэл эрмэлзэл гэсэн үг. Буюу амьд биет өөрчлөгдөж мутацлагддаг бөгөөд тэр өөрчлөлт нь удамшдгиймаа гэсэн пазлын 3 дахь хэсэг гараад ирчихэж байгаа юм. Ламаркийн санаа бол ер нь дарвинизмтай концепцууд бараг адилхан шахуу маш төстэй. Ийм байхад яагаад ер нь хувьслын онолын эцэг хүн төрлөختийн сэтгэлгээний их тесрэлтийг Дарвинаас өмнөх Ламарк биш Ламаркаас дараах Дарвин тавьсан гэж үздэг юм бэ гэдэг талаар хэдүүлээ яг классик дарвинизм руу орохдоо маш дэлгэрэнгүйгээр аваад үзчих болохоор бүх юм тодорхой болоод ирнэ. За ер нь л хувьслын онолын ерөнхий санаа концепц нь бол аль Дарвинаас өмнө бий болоод Дарвинаас өмнө эрдэмтдийн дунд нухацтайгаар яригадад эхэлсэн байж хат нь Дарвин зүгээр ерөөсөө л нөгөө механизмын хүрээнд хамгийн суйртай те. Хамгийн баталгаа нотлохоо сайтай, дэлгэрэнгүй, дотоод зөрчилгүй, системлэг. Тэгээд хамгийн гол маш шинжлэх ухаан онол байсан. Өмнөх сэтгэгчид чиг ялангуяа түрүүнийсэн Ламарк шиг тийм прескрипт буюу хувьслын онолоос ямар нэгэн тийм дүгнэлт гаргаад идеологи биежүүлэх гэж оролдоогүй. Дарвин зүгээр л өмнөх пазлуудыг хурааж нийлүүлээд маш логиктэй, маш дескриптив буюу өөрийнх нь ямар ч хувийн үнэлэмж, идеологийн байс хазаал шингээгүй цэвэр шинжлэх ухаанч зүйлийн үслгээд 1859 оны номороо Альбесоор хувьслын онолын эцэг гэж дурсагдах болсон. Номон дээр хэрхий хэлсэн нь бол угаасаа ойлгомжтой. Бидний 10 жилд үздэг байсан. Бас түрүүн ярьсан гуравтайгаа л их ойролцоо адилхан санаанууд явж байгаа болохоор энэ аль дээр үеийн номыг нэг бүрчлэн бүлэг-бүлгээр нь яриад ахын оронд зүгээр яг хамгийн ярих шаардлагатай бусад сэтгэгчдээс ялгаатай онцлог талуудыг нь түүх үедээ уялдуулаад харьцуулаад тайлбарлсан хамаагүй цаг юм нэх юм болов уу гэж бодлоо. За буцаад Ламарк руу оръё. Ламарк бол нөгөө Анааш урт хүзүүтэй болох юмсан гэж утсаар агаад урт хүзүүтэй болцсон гэж хэлсэн те. Энэ бол телеолог буюу зоригтой хувьсгал байгаа юм. Яг нөгөө тухайн үеийн өрнийхний уламжлалт сэтгэлгээнийх нь хэм маяг буюу ертөнц эхлэлээс төгсгөл рүү чиглэдэг утга учиртай зүйл юм аа гэсэн. Одоо жишээ нөгөө Христийн шашны шүүлтийн өдөр, Шеллинг Хегелийн спиритийн сэрэлт идэрцээж гэсэн яг адилхан ойролцоо. ертөнцийг киноны зохиол эхлэлтэй төгсгөлтэй бурхны ч юм уу нарратив гэж үзэж байгаа нь өрнийхний уламжлалт сэтгэлгээ байсан. Ламаркийн хувьслын онол болохоор яг энэ өрний уламжлалт сэтгэлгээнийхээ суурь хандлагатайгаа стил нь ягт холбоотой энэ уламжлалаас хараахан тустай гарч чөлөөлөгдөж амжаагүй байсан гэсэн үг гэд ойлгож байгаа. Дарвины харин өөр. Дарвины хувьд Анааш хүзүүгээ сунгахыг хүсэнгүүт л тэр нь хувьслыг үүсгээд хүзүүг нь урт толгойд байгаа хэрэг бол ерөөсөө биш. Энэ бүгд зүгээр л цэвэр санамсаргүй тохиолдол гэж байгаа юм. Санамсаргүй тохиолдолд л хүзүү нь арай урт анаашнууд амьд үлдсэнтэй холбоотой гэсэн үг. Ламаркигаар бол анаашнуудын тэр модны мөчөд хүрэх гэсэн зорилго руу чиглэж байгаа утга учиртай хүсэл нь дараагийн үедээ удамшдаг буюу нэгсэндөө байгалийн шалгаралт гэдэг зүйл бол байгальд амьд бит болгоны юу хүсэж байгаагаас шалтгаалж урагшилдаг тийм зорилготой тодорхой нэг төгс төлөв рүү чиглэж идэг утга учиртай зүйл болж харна да. Харин Дарвиныхаар удамшил гэдэг зүйл нь тухайн биетийн амьд ахуйдаа хүсэл зорилготой огт хамааралгүй хүсэл зорилго бол удамшихгүй зүгээр л за нэг 10 анааш үлээ гэж бодъё л тоо. Бүгд өөрөөр хүзүүний урттай байгаа штэ. Би ихтэй анааш гэдгээрээ урт хүзүүтэй болж амжаагүй байгаа нөгөө анаашны үгийг яриад байгаа гэдгийг мэдээж ойлгож байгаа бах те. За тэр анаашны 10 үг дундаас хамгийн урт хүзүүтэй анаашны үг нь цэвэр санамсаргүй тохиолдолд байгаль бусдаас арай илүү давуу тал идлээд эсвэл зүгээр магадлалын онолоор бусдаас арай хацтай болж таараад чөчөд илүү олон удаа үрчсэнгээ батчихил та хэдүүлээ. Тэнгүү тэр арай урт үзүүтэй анаашны үгийн дараагийн генерашн ч гэсэн өсөж боожоод өөрсдөө үржихтэй нэг бол яг өөрсчигээ бусдаасаа чөчөд урт үзүүтэй анаашнуудыг эсвэл өөрөөсөө ч урт үзүүтэй анаашны дараагийн нэг генерашны үлдээнэ дээ. Магадгүй тэр анааш нь ч гэсэн тохиоллоор үржиж явахдаа өөрөөсөө ч илүү урт үзүүтэй анаашийг төрүүлээд бүгд рандом орчтой тий тохиоллоор арай илүү олоодаа үржээд тэднийх нь бас дараагийн төлөв гэх мэт явсаар
хэдэн мянган жилийн дараа буюу одоо хэдэн мянган генерашн өнгөрсний дараа хамгийн урт үзүүтэнүүд нь л хамгийн олон удаа үржээд байгалийн шалгарлыг давж үлдсэн үр дүн нь бидний одоогийн мэдих нөө урт үзүүтэй анаачнууд гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл байгалийн шатлал зориг гэж байхгүй, байгалийн шалгаралт энэ шин чанар нь тэрнээсээ туйлын илүү гэсэн шатлалч гэж байхгүй. Байгалийн шалгаралт бол ердөө л тохиоллын хүрээлэн буй орчин дах тохиоллын амьтад дундаас тохиоллоор хамгийн сайнаараа үржиж, хамгийн сайнаар амьд үлдэж чадсан тэр аздангуудыг л тодруулдаг, шилдэгүүдийг биш аздангуудыг л тодруулдаг ямар ч утга учиргүй, ямар ч зориггүй сов сохор бүдэг арга үзүүл гэсэн үг. Жишээ нь тэр модны мөчрийг идэх хамгийн зөв, хамгийн ашигтай арга нь анаачны үед урт үзүү бичвэсэн байж болно шүү дээ. Магадгүй урт үзүүнээс хамаагүй илүү үр дүнтэй ашигтай байж болох тэр өгөгдлийг тээж авч исэн анаач нь нэг маш азгүй байдлаар үрүүд мүлдэж амжаагүй ч юм уу. Эсвэл үрээ хамгаалж чадаагүй идүүлсэн ч гэдэм үү. Маш олон шалтгаанууд байж болох учраас өнөөгийн урт үзүүтэй анаашийг өмнөх мөхцөн бүх анаашнуудаас дээгүүр тавьж шатал тогтоогоод ч юм уу. Одоо анаашийг анааш болгож байгаа хамгийн зөв, хамгийн шилдэг мөн чанар нь заавал урт үзүүл байх ёстой гэж бодож болохгүй гэсэн үг. Байгаль бол ерөөсөө амьд биетгэх тэр хамгийн зөв шин чанаруудыг шил сонгоот ч юм уу тэр амьтныг ерөөсөө хамгийн шилдэг хувилбараар нь бүтээж загварчилдаггүй. Оронд нь байгаль яадаг вөхлөөр зүгээр л тохирохгүй шин чанаруудыг фильтрсэж хайдаг. Тэгээ фильтрснийхаа дараа үлдэж байгаа шин чанарууд нь бол ямархуу байх нь байгаль догт хамаагүй педлийгүү. Natural selection-ыг монгол хэлэнд байгалийн сонголт биш байгалийн шалгаралт гэж орчуулдаг нь ч гэсэн учиртай байгааз яалтч хамгийн зөв орчуулга юм байна гэдгийг би энэ бичлэгийг жахтаа анзаарсан. Яагаад гэвэл түрүү хэлсэн шиг байгаль бол амьтдыг яг л ийм байх ёстой шүү чигийг сонгодгүй харин зүгээр л өөрийн тавьсан босгороо шалгаруулж авдаг л гэж ойлгож байгаа. Тэгээ бас нэрээ анзаарах юм бол 20 дугаар зууны нөгөө хүндрэлтний сэтгэлгээнд маш том хувьсгал хийж шоконд оруулсан эрдэнэ сутгах учиргүй гэсэн санааг чсэн бий болж бүрэлдэхэд одоо шууд тусаар хамгийн их нөлөөсөн сэтгэгчдийн нэг нь Чарльз Дарвин гэж хэлж болохоор байгааз. Байгалийн шалгалт зориг утга учир гэж байхгүй, хүрэх ёстой цэгч гэж байхгүй, туйлын зөв туйлын буруу шин чанарч гэж байхгүй, нэг нөгөөгөөсөө илүү дутуу гэсэн шатлалын шин чанарч гэж байхгүй. Энэ дээр яагаад ингэж их нухастай ач холбогдол өгөөд тодтогоод байна вэ гэхлээр тухайн үеийн сэтгэгчд бөгөөд өнөөгийн иргэдийн дунд ч гэсэн байгалийн шалгалтыг урдаа бариад өөрийн идеологи хамгаалах одоо нийгмийн зарим уламжлал ихтгэл үнэмшлүүдийг зөвтгөж хамгаалахдаа байгалийн шалгалтыг ашиглах үзэгдэл бол хэлбэг байдаг те. Тэнгүүт байгалийн шалгаралт сохор учраас зөв хариулт гэж байхгүй гэсэн штэ. Зөв хариултгүй зүйлээс зөв хариулт гаргаж авах нь угаасаа утгагүй нэгт. Хоёрт байгалийн шалгарал бол сая жилээр яригдах урт удаан хугацаанд л үр дүнгээ харуулдаг зүйл болохоос биш нийгмийн хэдхэн мянган жилийн түүхтэй бол харьцуулагдчихгүй байх нэ. За тэгээ бичлэгийнхаа явцад энэ талаар дахиад улам дэлгэрэнгүй ярина. Одоохондоо Дарвинизмаас ойлгох ёстой хамгийн чухал юм л энэ байгалийн шалгарал бол ердөө тохиоллын орчин дох тохиоллын амьтдын хоорондох нэг азийн сугал. За азийн сугалаач их тусаа арай хайшин. Маш их азнаас хамаармал өрсөлдөөн гэвэл арай ойрхон байх. Биш хэлбэл энэ тэндээс түүрийн аргаар нэг хэдэн мянган тамирчдыг цуглуулангуудаа за та хэд одоо хоорондоо бокс татхаа гэх юм бол одоо тулааны сүртэй тамирчид нь л ялна штэ. Тэр шалтгаан нь тэр тулааны сүртэй тамирчид бусад тамирчдаасаа илүү мундагтаа ч юм уу эсвэл тэр тулааны спортын бэлтгэл хамгийн шилдэг хамгийн зөв скиллийг бэлтгэсэн хэрэг бол ерөөсөө биш. Зүгээр л өөрсдөөс нүүж шалтгаалсан санамсаргүй тохиоллоор тэр тэмцээний дүрм нь тулааны тамирчдад давуу талыг өгч байгаа штэ. Яг хэрэг одоо ертөнцийн боксоос өөр ямар ч спорт оршдгүй байсан бол хэрвээ тэр тамирчдыг хооронд нь боксоор зодтолдуулах нь анханасаа тодорхой бөгөөд хүн болгоны мэддэг өөрчлөгдөшгүй туйлын үнэн байсан бол мэдээж шинж сагс үйлвэл тоглоо явахгүй байсан. Бүгдээрээ боксын л бэлтгэл хийн штэ. Гэвч бодит байдал дээр боксоос өөр маш олон төрлийн спорт оршдог. Тэр олон спортуудыг алийн сонгож ямар дүрмээр тамирчдыг хооронд нь өрсөлдүүлэхийг хинч тааж мэдээгүй учраас аль ч спортынхоо дээр дор биш. Аль ч спортын чадварыг аль ч спортын чадвартай харьцуулж зөв буруу гэж дүгнэх харахгүй л гэсэн үг. За саний зөвлөг бол мэдээж би хувьдаа хийцгэрөө зохиочлаа тийм. Дарын өөр болохоор номныхоо 11-р бүлэгтээр нөгөө адил уур амьсгалтай хоёр газарт суурьшиж байгаа мөртлөө илт ялгаатай шин чанаруудыг агуулж байгаа амттай жишээ авч нотолдог. Австралийн марсупиал буюу нөгөө кенгуруны төрлийн ууттай амьтдыг Дарвин удаан ажилласны эцэст эдгээр амьтад зөвхөн Австралитай ойрхон газруудад л дийлэхээр байгааг анзаарсан байгаа. Ер нь яагаад Өмнөд Америк ч юм уу Африкийн зарим хэсгүүд дээр бол ууг нь уур амьсгалын хувьд Австралитай бараг адилхан шахуу штэ. Ийм байхад яагаад эдгээр газруудад Австралитай адилхан уудад хөхтнүүд биш шал өөр төрлийн одоо ихэс газрын амьтад ч юм уу байгаад байгаа юм бэ гэдэг асуултыг тавьсан байгаа юм л та. Тэнгүүд түрүүжингээ ярьсан нөгөө байгаль бол сонгон бүтээдгүү зүгээр тохирохгүйгэн шигшиж хайдгаа гэсэн санаа илүү ойлгомжтой болоод ирнэ.
Хэрвээ Ламаркийн хэлжсэн шиг амьд биетүүд одоо тийм туйлын зорилго, туйлын утга учир ямар нэг тийм нарративтайгаар хөвсдөг байсан бол бүгдээрээ л зохиолынхаа дагуу тухайн уур амьсгалтаа яг тохирсон тэр нэг төгс төгөлдөр хувилбараар л байж ах ёстой шүү дээ. Хэрвээ байгалийн шалгарал хамгийн зөв, хамгийн мундаг, хамгийн туйлын тасан зохицолтой гац хувилбарыг л сонгон шалгаруулдаг байсан бол Австрали, Өмнөд Америк хоёрын уур амьсгал нь адилхан шахуу учраас амьтад нь ч гэсэн адилхан шахуу байж ах ёстой. Гэхдээ бодит байдал дээр тийм зүйл байхгүй байгаа нь байгалийн шалралт тодорхой нэг зорилгын дагуу амьтдыг төгс хөлбраар нь шилж сонгож авдаггүй зүгээр л босго стандартыг тавиад тэр босгыг л давчих юм бол чиний гар дүсэлж хамаагүй чи одоо Австралийн уутад хөхтэй амьтан байна уу, Өмнөд Америкийн их хэс газрын хөхтөн байна уу, хорхой хөвлөр явагч чавуу хинч байсан байдлыг буюу байгаль дээр байгаа аль ч амьтнаасаа илүү дутуу өдрөгсөн шатлал байхгүй. Хүрээлэн буй орчин гинэ жоох өөрчлөгдөлтөл экосистем юу болж хувирахыг хинч таашгүй шүү дээ, тэ. Бидний хувьд ч гэсэн одоохондоо хэдийгээрийн тарих гэдэг зүйл оюун ухааны шин чанарууд бол яалтчгүй л байгаль дээр хамгийн зөв, хамгийн мундаг, мундаг чадвар юм шиг санагдж байгаа ч гэсэн магадгүй бид нар хизээ нэгэн цагт энэ өндөр түвшний оюун ухааныхаа горыг хүртээд одоо бие биенээ цөмийн бөмбөгдөөд ч юм уу хизээ нэгэн цагт байгалийн шалгаралд батруулахыг бол үгүйсэх аргагүй. Байгалийн шалгарал бол ямар ч зориг утга учиргүй зүйл учраас байгалийн шалгаралт зөв хариулт ч гэж байхгүй, зөв хариулт байхгүй учраас амьтдын хувьд туйлын зөв шин чанарч гэж байхгүй бөгөөд тэр шин чанарууд нь бол зөвхөн тухайн цаг мөчтөх тухайн хүрээлэн буй орчинтойгоо л харьцуулагдаж яригдахаас биедан зөв гэж тодорхойлогдох чадамжгүй гэсэн үг. Ер нь ч гэсэн тэгээд тэр хүрээлэн буй орчныхаа муж дотроо хүртэл төгс зөгцсөн ганц хөлбөр гэж байхгүй байгааз. Энийг л тайлбарлах гэж янз бүрийн шишээ яваад байгаа юм. Хувьслын онол бол сохор бөгөөд зориггүй гэдгийг л хэдүүлээ маш сайн ойлгочих хэрэгтэй. Дарвинаас хойшоо маш олон хүмүүс философчдод хувьслын онолыг ашиглаад хүндрэлтний нийгэм их тийм төрүүлсэн шиг прескрипт маягаар ийм л байх хэвээр, тийм л байх хэвээр гэж тунхагсан янз бүрийн идеологиудыг гаргаж тавьж ирсэн байхгүй юу. Хамгийн алдартай нь social darwinism гэдэг Английн философч Спенсерийн үүсгэсэн идеологи байгаа юм. Санжаа бол нөгөө өмнөх Ницшегийн бичлэгтэр хальт ярьжсэн санагдчихээн те. Уг нь бол түрүүлсэн шиг классик дарвинизм чинь дескриптив маягийн буюу зүгээр л байгалыг тодорхойлж байгаа шинжлэх ухааны онолохоос биш ингэх ёстой шүү, хийх ёстой шүү гэж прескрипт маягаар зааварчилж одоо үнэлгээ өгч байгаа идеологи бол биш аахгүй юу. Social darwinism-ийн үндэслэгч Спенсер болохоор яг түрүүлсэн Ламарктай адилханаар байгалийн шатлалыг зорилготой буюу байгалийн шалгарал бол туйлын үний юм байна. Байгалийн шалгаралд үргэлж зөв рүү тэмүүлж үргэлж өмнөхөөсөө илүү сайжирдсан байна гэсэн тийм шугамн шинжний шатлалтай олгоод өөрчилсөн байгаа юм. Хитүүлэн гэж нөгөө сайн мэдих хамгийн сайн тасан зохицолтой амьд үлдэнэ гэдэг үгч яг үндэ Дарвинаас биш Спенсерээс гаралтай байхгүй юу. Хүмүүс ер нь энэ дээр аягүй их гайхдаг. Би ч гэсэн саяхны хүртэл Дарвин л гэж боддог байсан нуугаад яхаа. Гэтэ хамгийн гол нь Спенсерийн хэлж байгаа тасан зохицол гэдэг нь Дарвинаас ялгаатай нь шатлалтай бол явцдаг. Спенсерийн хувьд байгалийн шалгалт нөрөө зорилготой шугамн шинжтэй сайжирж идэг зүйл учраас тасан зохицол сайтай гэдэг нь илүү хүчтэй, илүү зөвөн л амьд үлдэнэ гэсэн үг байхгүй юу. Нэгсэндээ өнөөдөр амьд байгаа амьтад бол хэдэн мянган жилийн өмнөх мөхсөн амьтдаас шатлалын хувьд илүү дээгүүр буюу илүү хүчтэй, илүү зөв рүү ойртсон тулдаал амьд үлдсэн л гэсэн үг. Яг хүч гэдэг нь бол мэдээж ганц барьж чадал эрх мэдэл гэсэн утгаар бол ороогүй шүү дээ, тэ. Одоо тэр амьд биетийн оюун ухаан, харилцаа холбоо, сэтгэл зүй, янз бүрийн онцгой ур чадварууд амьд үлдэж тасан зохицох шаардлагатай юу л байдیں۔ Амьд биетийн одоо бүх стацуудыг нийлүүлж оролцуулж агаад дундчилж агаад хамгийн сайн тасан зохицох сайт нь амьд үлдэнэ буюу хамгийн туйлын үнэн зөвхтэй ойрхон байгаа нь амьд үлдэнэ гэсэн үг. За тэгчингүүт байгалийн дүрм угаасаа ийм л юм бол байглаас үүснэ нийгэм гэдэг зүйл ч гэсэн адилхан байх нь тодорхой юм а гэж дүгнээд баячууд бол цаанаас л хамгийн тасан зохицол сайтай хамгийн зөв учраас баян болсон юм байна. Ядуучууд бол тасан зохицож чадаагүй буруунуудын цоглол учраас ядуу байгаа юм байна. Жишээ нь одоо ядуу айлаас төрсөн хүүхэд бол ядуу айлынхаа тэр угаасаа л өнөө мэдхүү мөхөж байгаа сул дорой тасан зохицолгүй буруу генийг тээж төрүүлж байгаа учраас адилхан л ядуу байж байгалийн шалгалт шигшүүлэх нь тодорхой юм а. Тэгэхээр ядуучуудыг өрөвдөөт ч юм уу ядуучуудад улсаас халамж өгч тэжээгээд байх нь бол байгалийн шалгарлын үнэн зөв замыг эсэргүүцэж байгаа хамгийн буруу үйлдэл юм а. Тэднийг байгалийн жамаар л зүгээр мөхүүлчих ёстой юм а гэсэн эвгүй санаануудыг гаргаж тавьж исэн байгаа. Social darwinism-аар дамжуулагдаад. Тэгээд бас бүр хамгийн аюултай нь хожим social darwinism дээр үндэслэгдээд Дарвины үеэл Фрэнсис Галтон гэдэг хүн евгеник гэдэг бүр илүү аюултай нөгөө муу гентэй хүмүүсийг үржүүлэхгүй сэвлэх гэсэн архитектур аюултай идеологийг дэлгэрүүлсэн байдаг. Энэ идеологи бол мэдээж нацизмтай хамгийн их холбоотой. 1933 онд буюу Гитлерээс хойхон нацист Германд бол бүр хуулийн хүрээнд 400 гаруй мянган хүнийг хүчээр өргөө болгож ирсэн юм байлээ.
Спенсер ихтэй яг ууг нь бол зүгээр л нөгөө гол санаа нь бүхнийг байгалийн шалгалтанд даатгаад орхичхоо туслах хэрэггүй л гэсэн санааг агуулж исэн болохоос биш бүгдийг хөнгөлөө ачхаа гэж хэлээгүй шүү дээ. Хүн төрлөختөө аяндаа төгс төгөлдөрлүүд хэмүүлж байгаа. Тийм болохоор ядуус тусалж байгалийн шалгалтыг эсэргүүцэхгүй зүгээр гар дүрхгүй орхичхоо л гэж исэн бохгүй юу? Спенсер бол тэгсэн Евгенийхэн тэрийн бүр амар экстримжүүлээд эсэргээрээ хідүүлээ ер нь байгалийн шалгалтыг дэмжиж явчаа. Энэ ядуус бөгөөд сугуудыг эртхэн үргүү болгочоо. Нэгсдөө байгалийн шалгалтыг хүчээр хурцсгаад аль болох хурдан тэр төгс нийгэм рүү дөгчийя гэсэн сэтлэр одоо Евгеникийн диалог бий болж орж ирсэн гэсэн үг байгаа. Энэ Евгеникийн диалог нь ер нь цаашаагаа дамжираад бидний сайн мэдэх нөгөө аимшигтэй Holocaust эдрийн хэрэг рүү орсон юм ач гэж ус ярьд юм байлээ. Holocaust чинь ер нь л нөгөө муу гентэй хүмүүсийг арчиж гений цэвэрлэгээ хийж гинэ гэсэн үндслийг хурдан өрдөг байсан шүү дээ. Тийм. Тэгэхээр Дарвинизм бол ингээд жоохол хазаачих юм бол хамгийн имийг сүрүүлчих чадaltaй маш аюултай онлоо юм л да. Яг ууг нь бол Спенсер бол нөгөө Ничегийн дүү эдрийг бодох юм бол улаан цайн Дарвины онлыг янз бүрээр мушгиж гуйлаад байсан тал байхгүй шүү дээ хөрхий. Зүгээр л зориггүй хөвслийн зоригтой болгоцсон төдий те. Тэгэхээр ер нь Спенсер дээч биш Дарвины онл ч өөрөө угаасаа хүн төрөлхтний хэдэн мянган жилийн итгэл найдварыг нураах ус тэр эвгүй үннийг пал хийдэл дэлгээ тавьчихж байгаа маш аюултай он шүү гэдгийг ойлгож авах хэрэгтэй байна гэдгийг энэ түүхийн гашуун сурамжаас хэдүүлээ сурч авах хэрэгтэй болж таарч байгаа юм. Энэ аюултай онлыг шинжлэх ухааны descriptive байдлаар нь үлдээхгүйгээр одоо ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн prescriptive буюу үнэлэмжийн шинжээр баяжуулаад интерпрет хийж дамжуулах байгаа бол маш болгоомжтой, маш уян хатан хандах хэрэгтэй байна гэдгийг сошиал дарвинизмыг хөтөлсөн эдгээр харамсалтай үр дүнгуудээс нийлүүлээ орч болно. Тэгэхээр Спенсер бол угаасаа дарвинизмыг тэгж актер гуйлж мушгаагүй. Манай Спенсер Дарвины хоёр харилцаач гэсэн ер нь хоорондоо айгүй боломжийн байсан. Дарвин жишээ нь Спенсерийг философичийн хувьд бол нэлийн хүндэлдэг гэдгийг бол удаадараа илэрхийлж ирсэн байлээ. Спенсер ч ер нь бол гэхдээ угаасаа одоо л нэг хүмүүсийн мэдэхгүй сургаггүй нөхөр юм шиг байгаад байгаа боловч яг тэр 19-р зууны тухайн цаг үедээ бол баг амттай болгоны ярьж ирсэн одоогоо бидний нөгөө сайн мэдих мейнстрим гэж ярьдэн штэ. Тухайнхаа мейнстрим философич нь байсан байгаа. Ниче хүртэл Дарвиныг өөрийг нэг танихгүй мөртлөө Спенсерээр л дамжуулж Дарвинизмыг одоо хөвслийн онолтой танилцан шүмжилж исэн байдгаа гэдэг өмнөхчлөлтөөр ярьж ирсэн штэ. Тийм болохоор Дарвины хувьд бол тэр өөрийнх нь онолыг олон нийтэд түгээж танилцуулж өгөхөд хамгийн их нөлөө үзүүлж байгаа Спенсер гэдэг философч бол маркетингийнх нь гол цөм болж байгаа тэр хүн бол байгалийн шалгалтыг зоригтой гэсний лист тооцвол бусдаар бол ерөөсөө онлын нэг актер өөрчилж мушгсан асуудал байхгүй тэр Спенсер гэдэг философчийг бол Дарвин хүндэтгэдэг байсан гэсэн үг. Гэтэ яг хаа ганц хоёр хувийн цагтлууд дээр Спенсерийг заримдаа хит цээжний бянгаараа бидэмхийрдэг одоо баримтгүйгээр шууд таамаг маягийн дүгнэлт хийх гээд улаарад яраад идэг талтай эдэрсэн ганц хоёр нууцхнаар шүмжилж исэн байлээ. Тэр лист тооцвол Дарвин бол Спенсертэй бифрээгүй. Нөгөө талд Спенсер ч гэсэн Дарвиныг нэлийн хүндэлдэг байсан. Угаасаа өөрийнх нь идеологийг хамгаалж байгаа судалгаан тодорхойтой одоо гол шинжлэх ухааны баримтанд нэмж нарахчгүй л ах л та. Гэтэ яг бас нэг хурган зөрчилдөөн нь Спенсер Дарвины хөвслийн онолыг бол зөвхөн амьд биет зөвхөн организм биологийн хүрээнд л яригдчихэж байгаа тийм нарийн шинжлэх ухаан болохоос биш ертөнцийг бүхэлд нь одоо ертөнцийн тэр метафизик асуудлыг цогтон тайлбарлаж чадахгүй. Харин миний сошиал дарвинизм бол хамгийн ерөнхий хамгийн универсал одоо бүх ертөнцийн хууль бүх ертөнцийн үнэн метафизикийг агуулж байгаа тийм төгс онол маягаар тунхаглаж исэн байгаа. Бас нэрээ нэг юм сануулхад сошиал дарвинизм гэдэг нэрлэлийг нь бол Спенсер өөр өгөөгүй. Бүүр сүүлд 20 дугаар зууны дундуур судлаачид Спенсер болон Спенсертэй төстэй тэр зорилгод суурилсан хөвслийн онолуудыг багцлж агаад ер нь зорилготой хөвслийн онол буюу зорилготой дарвинизмыг л нийтэд нь сошиал дарвинизм гэж нэрлэжсэн байгаа байхгүй юу. Түүнээс ч бол Спенсер өөрөө бол өөрийнхөө онолыг синтетик философи хөвслийн ёс суртахуун гэж нэрлэдэг байсан юм байлээ. За тийм. Тэгээд нэрээ ёс суртахуун гэснээс одоо яг миний бичлэгийнхаа хамгийн сонирхолтой ч гэж болох вэ? Онцлог зэрэг гаргаж байна. Угаасаа миний хувьд ч гэсэн хөвслийн онолоос хамгийн их сонирхол татдаг хачирхалтай хэсэг нь ёс суртахуунтай холбоотой тайлбарууд нөхгүй. За Дарвин бол хөвслийн онолоороо туйлын бурхан туйлын тогтсон мөн чанарыг үүсгэж байгаа учраас түүний дагаад ёс суртахуун ч гэсэн туйлын биш юм байна гэдэг асуудал бол нэлээд хүчтэйгээр хөндөгдсөн байдаг. Энэ үеэс эхлээд. Хуучин бол соёл үндэстэн болгондох бүхий л нийгмийн харилцаа бараг бүхий л алдартай шашнуудад ёс суртахууныг дээдчилж одоо нөгөө нэг нөгөөгөө халамжлах, хүчтэй нүчгүүгээ хамгаалж тусалж инэрх гэсэн тийм альтруист ойлголтууд бол туйлын зөв туйлын үн нэмжээд яригдчихсэн шүү дээ. Хүн бол угаасаа л бүр сайн байх үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлэхгүй бол муу гэж соллогдоод тийм ямар нэг дээд хүчинд шийтгүүлж хариуцлага хүлээх ёстой ч гэдэм үү. Дарвин харин Ничетэй адилханаар сайн муу гэдэг зүйл бол бодтоор оршин байхгүй. Сайн муу буюу эдгээр ёс суртахууны ойлголт, үнэлэмжийн хэмжүүрүүд бол цэвэр хөвслийн онолоос гаралтай бөгөөд ердөөл хүний тэр амьд үлдэж үр удмаа үлдээхэд шаардлагатай байсан
одоо байгалийн шалгарлаас тунаж үлдсэн нэг шин чанар нь төдий юм аа. Нэгсэндөө байгалийн шалгарал ёс суртахуунгүй амьтдын аль хэдийн шигшээд устгацсан болохоор л одоо бол бүх амьтдад тодорхой их бага хэмжээгээр ёс суртахуунтай байд юм аа. Ёс суртахуунтай амьд биетүүд л байгалийн шалгарлыг давж үлдсэн юм аа гэх маягаар. Яг хөө амьтдын ёс суртахуй гэхээр толгой эргэж магадгүй амьтдын үед бол арай илүү примитив инстинктлэг тийм одоо зүгээр л бусдыг инэрч хайрлах, эмпати, симпатилыг анхан шатны мэдрэмжийг хилээд байгаа гэсэн үг. Хөрхтөн амьтдад бол ялангуяа бүгдэнд нь ийм альтруизм байдаг. Байх ч ёстой. Хэрвээ байхгүйсэн бол байгалийн шалгарлыг чигшүүлчихнэ гэсэн те. Адаглал их нь өөрийнхөө төлийг ямар ч огт тийм хариу нэхлэхгүйгээр хоолноосоо хугсалж өгч тижээгээд хамгаалаад одоо нэгсэндээ тэр чинь өөрийнхөө эрх ашиг золиослоод бусдыг инэрч гэсэн үг шүү дээ. Энэ бусдын төлөөх альтруизм амиа бодох эгоизмаасаа илүү тавьж ижил тэр төрөл зүйл цааш устгахгүй үргэлжлэх ёстой. Хэрвээ альтруизм байхгүй бол хамгийн наад захын асуудал нь ихэд үр удмаа өсгөж чадахгүй гэсэн үг. Тэгээд үр удмаа өсгөж чадахгүй бол өсгөж чадаагүй амьтан бол мэдээж аль хэдийн байгалийн шалгарал шигшүүлээд устдаад үгүй болсон байх нь ч гэсэн ойлгомжтой те. Яг энэ шиг хүн төрлөختөнд ч гэсэн мэдээж бүр инстинктээрээ бусдыг хайрлаж халамжлах альтруист мэдрэмж их бага хэмжээгээр байгаа нүнэ. Харин тэр мэдрэмжээ илүү нарийн, илүү гүнзгий комплекс түвшинд нь хувиргаад одоо энэ ёс суртахуун гихч аман гэрээ маягийн зүйлийг хідүүлээ үүсгээд те. Энэ альтруист инстинктээс маань үүссэн ёс суртахуун гихч гэрээний ачаар л сүрэг гэдэг зүйл маань цаашаага нийгэм болж бүрлдэж тогтсон гэд ойлгочж ерөөхдөө болно. Тэгэхээр альтруизм байхгүй бол байгалийн шалгарал шигшүүлчин, харин ёс суртахуун байхгүй бол нийгмийн шалгарал шигшүүлчин гэсэн үг байна те. Нийгэм тогтохгүй гэсэн үг ёс суртахуунгүй бол. Спенсерийн сошиал дарвинизм дээр ч гэсэн тодорхойлтын хувьд бол нэг ялгарл миний түрүүний ярьсантай ялгараад байх юм байхгүй ёс суртахууны талаар. Гэтэ яг хамгийн гол аюул нь түрүү хэлсэн шиг сошиал дарвинизм ч өөрөө идеолог болохоор хөвслийн онолыг зорилготойгоор тайлбарлаж байгаа болохоор дарвинизмыг шинжлэх ухааны бамбаа болгож ашиглангуудаа ёс суртахуун ямар байх ёстой талаар номчлоод өгүүлэлт гаргаа хийсэн байдаг. За Спенсер бол амьд биетүүдийн үйлдэл бөгөөд бүхий шин чанарууд эгоист болон альтруист гэсэн хоёр төрлийн хандлагаас ихтэй гэж үзэж байгаа юм. Гэхдээ хамгийн анхдагч хамгийн цаад суурин ирмэлцэл нь бол эгоист байх ёстой. Харин тэр эгоист хүслээ одоо өөрт урт хугацаанд ашигтай байдлаар авч явахын тулд ч юм уу альтруизм хэрэг болж байгаа гэж үзсэн л дээ. Өөрөөр хэлэх юм бол бидний цэвэр бусдын төлөө үлдэж гинэ гэж итгэж найддаг альтруизмын шинжтэй бүх үйлдэлүүд маань угтаа бол эгоизмаас маань ихтэй гэсэн үг. Эгоизмын маань хөрсөн хэлбэрүүд гэсэн үг. Одоо жишээ нь ээж хүүхдээ хоолж байгаа нь яг цааш шалтгаандаа цэвэр хүүхдийнхаа төлөө биш нэгт үр удмаа үлдээж олоолаа болж одоо өөрийнхөө уул мөрийг үлдээн гэдэг нь өөрт нь ашигтай зүйл те. Хоёрт магадгүй хүүхдээ хооллонгууд өөрт нь тийм аз жаргал одоо хайрын янз бүрийн дааврууд серотонин, окситоцинын ялгарч байгаа ч гэдэг юм уу. Яг мэдээж тухайн үед бол энэ дааврыг нээж ижрүүлээгүй л байсан л та. Гэхдээ яг нэг иймэрхүү санаа явж байгаа юм. Тэгэд Спенсерийн бол хүний эгоизм дотор альтруист шин чанар яг нэг тийм тодорхой хэмжээний порцтой байж ах ёстой гэж байгаа юм. Амтлагч чиг. Хэрвээ альтруизм гэдэг тэр амтлагч нь эгоизм гэдэг хоол дотроо порц нь багтчих юм бол хоол амтгүй болчихно те. Альтруизм багтчих юм бол хүмүүс огт нэгнээ инэрч өрөвдөхгүйгээр бие биенээ хүнээсээр байгаа л устдаад үгүй болчихно. Энэ хүртэл ирэхгүй. Харин тэр альтруизм нь ихтчих юм бол хүн болгон бусдын төлөө л оршоод байх юм бол тэр амбицлэг мөрөөдөл зориг одоо нийжээгийнхаар will to power нь унтраад үбэрмэш гэж байхаа болно гэдэг шиг хүн төрөлхтний хөгжил сайжилт гэдэг зүйлс зогсгоо байдал руу шилжих буюу эцэстээ бас хоол амтгах болно те. Тэгэхээр Спенсерийн хувьд бол хүн төрөлхтөнд түүхийнхаа туршид энэ ёс суртахуун дах эгоизм, альтруизм хоёрын яг гой төгс харьцааг нь яг хамгийн амттай хоолыг гаргаж авах тэр төгс харьцааг л ирэл хийж сайжирсаар ирсэн юм аа. Энэ нь тэгээд хөвслийн сайжруулалтаар явсаар эцэстээ хамгийн төгс, хамгийн ёс суртахуунтай, хамгийн аз жаргалтай одоо эгоизм, альтруизм хоёр нь хоорондоо бүр уусалтан шингэлдэ те. Түрүү нийлсэн шиг ээж нь хүүхдээ альтруизмаар хооллохдоо өөрийнх нь эгоизм гэсэн цуг тэтгэгдэж байгаа шиг яг тэр төгс харьцааг нь олдсон тэр цаг үед альтруизм, эгоизм хоёр маань ч гэсэн хоорондоо зөрчилдөхөө болоод бусдад туслах нь өөртөө тусалж буй мэт тийм таашаалтай болдог. Тийм гоё утопиа маягийн өөртөө ч бусдад зээлтэй хүн болгонд ашигтай ёс суртахууны төгс төлөвт хүн төрлөختөн маань хүрнэ гэж хэлж байгаа юм. Гэхдээ тэгэнгүүт нэг асуудал нь тийм төгс төгөлдөр ёс суртахуунд нийгэмд хүрэхийн тулд нийгмийг бүрдүүлж байгаа нэгжүүд нь буюу хүмүүс нь өөрсдөө төгс байж ах ёстой шүү дээ. Хүмүүс нь төгс байх ёстой учраас тэр утопигийн зорилгот нь үйл нийцэх төгс бус хүмүүсийг байгалийн шалгарлаар шигшээ тачаа гэж үзчихсэн аахгүй юу. Түрүү ярьсан сошиал дарвинизмын хамгийн аюултай хэсэг нь одоо илүү дэлгэрэнгүй орж ирнэ. Спенсер яг юу бодож ирсэн, яагаад ядуус бөгөөд нийгмийн доод давхаргын тэгж хүлийн зөвшөөрөхгүй хатуу хандж ирсний гол шалтгааныг нь бол мэдээж хэдүүлээ мэдэхгүй. Гэхдээ миний хувийн тамгаар бол нэг ядуус гэдэг чи өөртөө ер нь бол ихэнх нь анхан шатны биологийн хэрэгцээнд ч бүр хангагдаагүй юу ёс суртахуунтай мантай амьд үлдэх гэж ядж байгаа хүмүүс бол хулгай зэлгээ дээрэм тонол хийн те.
Манай Монголд ч гэсэн нийгэм нь өөрөө ядуу болохоор тэр их стресснээс үүдэлтэй нэг тийм жоохон хагас сэрлэгсэн хүмүүс ч гэсэн байдэн штэ. Ядуу хүмүүсээс нэг иймэрхүү дур зураг спейсээр толгойдоо буулгаад исэн болохоор нэгсэндөө спейсрийн үед бол тэр ядуус бол эгоизм, альтруизм хоёрын харьцаанд хитрхи алдагдаад засархаасаа өнгөрцөн хүмүүс байна. Ийм эгоизмын хувьд ч гэсэн доорой альтруизмын хувьд ч гэсэн өчүүхэн хилтерхийггүй зэрлэг балмад хүмүүс бол мэдээж бидний зорж байгаа тэр төгс төгөлдөр ёс суртахуунд нийгэмд бол хизээж тохирохгүй учраас энэ хэдийг байгалийн шалгарлаар эртхэн шигшээд устгах ёстой хамгийн зөв шийдвэр юм аа. Битгий та нар байгалийн шалгарлыг эсэргүүцэж энэ хэдийг тижээгээд одоо үр удмаа үлдээх нөхцөлийг нь бүрдүүлээд байгалийн шалгал саад болоод байл та хэмтээр төрийн халамж сэтгэмжтэй холбоотой бүх бодлогуудыг хатуу эсэргүүцэжсэн. Угаасаа ёс суртахууныг хөвслийн онолоор тайлбарлаж байгаа Дарвинизм бол хүн төрөлхтний сэтгэлгээнд цөмийн бөмбөгт аюултай онол байсан үнэн. Тэр аюултай онолд ямарваа нэг утга учир өгч идеологи болгон ашиглах нь бүрч аюултай гэдгийг сошиал Дарвинизмаар одоо сэрнээс хаашаа евгеникээс хаашаа холокост гэл аюултай шинүүдээс бид нар харж болно. Тэгэхээр магадгүй Дарвинизм бөгөөд Дарвинизмын ёс суртахуун бол ялангуяа утга учиргүй байж хатал хамгийн аюулгүй байх. Магадгүй ер нь ертөнц өөрөө утга учиргүй байж хатаа их зүгээр юм биш үү те гэж хөвдөө сүлээд боддог болоод байгаа юм л та. За тийм ёс суртахуун бол нэг иймэрхүү. Ер нь л Дарвинизм бол ялангуяа Дарвинизмын ёс суртахуун бол угаасаа бүр 21-р зуун сонсон ч гэсэн бидний хүлээн зөвшөөрөхөд тун хэцүү тийм эвгүй духгүй үннүүдийг багтааж идэг онол те. Тэгэхээр биднэрт ингэж тусч хагаад тухайн үеийн аль 19-р зууны амьдралд анх удаа хөвслийн онолыг пал идэл сонсож байгаа хүмүүсийн өмнө бол тэр өмнө итгэн явсан бүхий л итгэл найдвар өсөг бишрэл нь үүсгэж байгаа тэр хүмүүст бол дэлхийн өмөршил болсон тодорхой байх л та. Тэр хүмүүсийн хувьд бол хөвслийн онолыг нь тоохгүй вэ гэхээр ялчгүй Дарвинизм бол тоохын аргагүй маш олон нотлохой баримтуудтай угаасаа маш удаан хугацааны турш хурцл сайжруулж байгаа дэлгэсэн тийм төгс гимээр аргументуудыг төвшүүлж исэн. Угаасаа Дарвин чинь нэг сонирхолтой факт хажууд авчлаад хэлэхэд Дарвин бол онолынхоо тойм зургийг бүр аль 1839 онд бэлэн болгочоод тэрнээс хойш бүхлээдээ 20 жилийн турш шалгаж сайжруулж хурцаж бэлтэж байгаад нийтлсэн болохоор тэндээс бүр тэр онолоос ямар нэгэн алдаа айж одоо Дарвинизмын няцаахад маш хүндрэлтэй байсан гэсэн үг. Тухайн үед яг жишээ нь хөвслийн онолыг үүсгэх гэж оролж ирсэн хамгийн түгээмэл аргументуудаас дурдах юм бол завсрын төрөл зүйлүүд хаана байгаа юм бэ гэж ярьдаг байсан. Үнэхээр л газрын хөвгтэй амьтад загаснаас баг багаар үүссэн бол загас шиг сэлүүртэй мөртлөө дөрвөн хөлтэй буюу одоо нөгөө яг хөвслийнхаа завсарт явж байгаа амьтад бол дэлхий дээр байдгүй штэ. Фасил буюу тэдний чулуучсан ясан ч гэсэн олддгүй нь учиртай. Тэгэхээр усны амьтад газрын амьтад бол хоёр нэг гүгөөс гаралтай байж гэж юу байх вэ? Энэ хоёр зүйл бол угаасаа эсрэг тэсэг зүйл учраас хоёуланг нь тус-тусд нь одоо бурхан ч юм уу өөр хоёр ямар ч гэсэн тус-тусдаа л бүтээгдсэн байж таараа гэл. Ялтчгүй тухайн үед Дарвинч тэр малхайханч тэр завсрын амьтдын фасил ясыг бол ерөөсөө олж байгаагүй байхгүй юу? Яг одоо бол олцсон л доо. Дарвины үед харах олоогүй байсан болохоор тэр аргументыг нь яцаах бит нотлох баримт бол Дарвинд хараахан байгаагүй гэсэн үг. Гэтэ Дарвин үнд ямар тайлбар өгч өөрийнхөө онолыг хамгаалж исэн бэхлээр завсрын амьд биетүүд бол аль хэдийн устдаг нь устдаад устаагүй завсрын байха болоо дөрвөн хөлттэй хөхтэй амьтад болцсон. Тэдгээр төрөл зүйлүүд бол угаасаа байгальд маш богино хугацаанд л оршоод устж үгүй болж байгаа завсрын төрөл зүйлүүд учраас нийт тоо толгойн ч гэсэн цөөхөн байх нь ойлгомжтой. Тоо толгойн цөөхөн бол фасил ясан ч гэсэн цөөхөн байж таарна те. Бас ер нь угаасаа амтан болгоны яс чулуужаад байна гэж байдгүй маа. Фасил яс үүснэ гэдэг нь өөрөө нэгт хүчил төрөгч багтай, цогцос хурдан хөрсөндөө шингэдэг тийм маш тохиромжтой газар хүснэ байх хэвээр. Хоёр цогцын янз бүрийн амьтад сэглээд ийш тийшээ аваад явчаагүй байх хэвээр. Тэгээд гуравт ирээдүйд тохиолдох бүхий л том нөгөө байгалийн гамшгуудаас холуур хүсэн байх хэвээр ч гэдэм юм уу. Иймэрхүү маягаар фасил үүсч үлдэх гэдэг нь өөрөө тийм маш олон нөхцлөө шаарддаг ховорхон үйл явц учраас тийм завсрын төрөл зүйлүүд буюу тоо толгойн цөөхөн байсан төрөл зүйлүүд байтугай хамгийн их тоо толгойтой устж үгүй болоогүй байгаа амьтдын ч гэсэн фасил ясыг барагтай олддгүй маа. Завсрын амьтдын фасил яс олдохгүй байгаа нь завсрын амьтад оршоогүй гэдгийг баталгаа болохгүй гэх маягаар өөрийнхөө онолыг хамгаалж исэн байгаа. За хоёр дахь том дайралт нь хэрэв бүх төрөл зүйлүүд нэг үхтэй бол хоёр өөр төрөл зүйл ч гэсэн биологийн үед үржилэлд орох боломжтой байх байсан. Жишээ нь морь илжих хоёр бол хоорондоо үржилэлд орох боломжтой шүү дээ. Харин морь өхөр хоёр болж чадахгүй те. Морь илжих хоёр хэдийгээр ялгаатай дүр төрхтэй, ялгаатай шин чанаруудтай, ялгаатай амьтад боловч ёстой л жинхэнэ чиний илтгэхээр нэг үгөөс гаралтай учраас үржилэлд орж болоод байгаамаа. Харин морь өхөр хоёр бол нэг үгтэй биш тус-тусдаа өөр байдлаар бүтээгдсэн амьтад учраас энэ хоёр бол яагаад ч үржилэлд орж болохгүй байгаамаа гэх аргументыг Дарвин руу чулуудж ийсэн. Дарвины хариу болохоор маш энгийн. Яг л нөгөө хувьслын онолынхаа гол санааг барайл нөхөн өрчгөн систем гэсэн хувьст юм аа.
Гэтэ яг нөхөн өрчмөн систем нь бусад гадаад төрөх ч юм уу, хэлбэр хэмжээ эдэр гэсэн амьд үлдэхтэй шууд хамааралтай өнөө маргаашгүй хэрэг болоод байгаа тийм тулсан шин чанаруудыг бодвол жоохон хожуу өөрчлөгддөг юм байна. Одоо шинэ зүйлүүлээ тайлбарлах юм бол Windows үйлдвэрлэлийн систем бол байнга апдейт хийж жижиг шинжилгүүд хийгдэж байгаа шүү дээ. Гэтэ апдейт хийх болгонд нь өмнө ажилтдаг байсан програм нь системд тохирохгүй болоод ажиллахаа болоод байна гэж байхгүй. Windows 11 дөнгөж гарахад тохирж исэн програм одоогийн Windows 11-д ч гэсэн тохирж идэг те. Гэхдээ бүр Windows 10 болоод ирэх юм бол Windows 7 болоод ирэнгүүт яалтчгүй функцүүд нь бүр угаараа ялгаатай. Одоо Windows 7 10-т огт байдгүй цоо шинэ суурь функцүүд Windows 11-д ороод ирж байгаа болохоор тэр шинэ функцүүдийг нь ашиглаж ижил ажилтдаг одоо Windows 11-д зориулагдсан зарим програмууд бол Windows 17 эдгээр ажиллахгүй штэ. Яг энтэй адилхан амьтад маань хувьсаар жижиг өөрчлөлтүүд нь хоримтлагцаар олон мянга сая жилийн дараа төрөлн салаад буюу Windows 11, Windows 10 бол салаад ирэхээрээ нөхөн өрчмөн системийн ч гэсэн хоорондоо хацалтгаа болно л гэсэн үг дарамны тайлбар. За тэгэнгүүт нөхөн өрчмөн системгүүд тэрийн дагаад бас нэг том асуулт гарч ирнэ. Ер нь бол дарамнизмд хамгийн чухал маргаантай асуудлуудын нэг төрөө хэлсэн. Амьд биетүүд хувьслынхаа онолоороо байгалийн шалгалтыг даван туулахын төлөө оршд юм бол амьд биет яг хамгийн анхдагч ирмэлцэл нь юу юм бэ? Амьд үлдэх юм уу эсвэл үр удмаа үлдэх юм уу те? Би ер нь үр удмаа үлдээхийн тулд амьд үлдэхийг ирмэлцээд байгаа мó эсвэл амьд үлдэхийн тулд үр удмаа үлдээхийг ирмэлцээд байгаа мó? Одоо нөгөө би өгсөн байсан ч гэсэн миний үр удмаа амьд үргэлжлээд явах юм бол миний ген амьд үлдэж чинь гэж бас тооцогдож болно те. Тэгэхээр яг аль нь олж таарваа? Аль нь хамгийн чухал юм бэ? Амьд үлдэх үү, үр удмаа үлдээх үү? За энэ асуултанд бол хожим үеийн дарвинизмтэй холбоотой бүхий сэтгэгчид өөрсдийн гэсэн онол таамаглаад төвшүүлж номнуудаа бичсээр ирсэн байдаг. Зарим нь бол сүүлдээ одоо жишээ нь хувиа хичээсэн ген гээд хувьслын онолын талаар орчин үеийн алдартай номон дээр болохоор ямар санаа гардаг вэхлээр ер нь байгалийн шалгарлын жинхэнэ оролцогчд бол амьд биетүүд өөрсдөө биш тэдний ген юм байна. Хэрвээ амьдтыг индивидуал байдлаар нь тус нь хувь гэж тооцож үздэггүйгээр генийх нь хувьд бүхэлдээ тооцоод үзэх юм бол амьд үлдэх, үр удмаа үлдэх гэдэг хоёрын бол зорилго нь огтлцоод ирнэ штэ. Ген гэдэг зүйлийн үр удмаа үлдэх гэдэг зорилго, амьд үлдэх гэдэг зорилго хоёр хоорондоо огтлцоод ялгааг болоод ирнэ гэсэн үг. Энэ айгүй сонирхолтой намгаа дараагийн дугаар дээр илүү дэлгэрэнгүй ярнаа эсвэл жаарэ. За харин Дарвин бол өөрөө энэ амьд үлдэх, үр удмаа үлдэх гэсэн асуултанд ямар шүү янзтайгаар хариулах байсан бэ гэхлээр за мэдээж түрүүлсэн шиг байгалийн шалгаралт ямар нэг зорилго зөв хариулт гэж байхгүй болохоор бид нар амьд үлдэх нь илүү чухал уу, үр удмаа үлдэх нь илүү чухал уу эсвэл одоо амьд биетүүд юуны тулд орчтiin бэ гэдгийгсэн асуултыг бол Дарвин огт цааш авахгүй тоогчгүй байсан. Дарвины үед тэгэхээр бид яах ёстой вэ гэхээр асуултаа өөрчлөөд зүгээр л өдий хүртэл устдалгүйгээр ирсэн амьд биетүүдийн хувьд хэр их хэсэг нь үр удмаа үлдэхийг илүү чухалчилж байна. Хэр их хэсэг нь амьд үлдэхийг илүү чухалч чинь гэдэг асуулт хамгийн зөв бөгөөд энээс гарч байгаа үр дүн дээр суйрлаад үр удмаа үлдэхийг нэг тавьж байгаа амьтад нь арай илүү олноороо байгалийн шалгалтыг давсан байна гэж хариулах байсан. Дарвин бол өөрөө энэ дэр бүр тусдаа бэлгийн шалгалт гэдэг нэршлиг ашиглаж байгаа юм л да. Жишээ нь тоогсны сүүл бол тэмээнээс том тэмдэгтэй махчингууд ёстой жинхэнэ өөрлөгөө татдаг. Одоо амьд үлдэхэд бол маш их гай болох шин чанар штэ. Гэтэл тоогсны үдийг байгалийн шалгалт өдий хүртэл устгачаагүй байгаа шалтгаан нь тоогсны сүүл өөрийг нь үр удмаа үлдээхэд нь тусалдаг буюу бэлгийн шалгалтыг нь дэмждэг маш чухал шин чанар учраас гэж тайлбарлсан. Тэнгүүт нөгөө тал туулай хамстер идэр чинь стресстгээрээ эсвэл өсгөрөө ч юм уу хүүхдээ шууд идчихдэг штэ. Тэгвэл зарим амьтдын хувьд магадгүй үр удмаа үлдээхээс илүү амьд үлдэх нь илүү чухал байд юм биш үү гэж эсрэг аргумент дэвшүүлж болохоор байгааз. Гэт яг уу Дарвин бол өөрөө ийм үр төлөө иддэг амьтдын шиг бол тусгаал авч зогсож байгаагүй ч гэсэн магадгүй энэ асуудалд Дарвины үг хариулт болохоор үр төлөө идэж нөгөө тухайн мөчтэй амьд үлдэх нь цаашдаа дахин үр удмаа үлдээх дараагийн олон боломжуудыг нээж өгч байгаа учраас гэж хариулж магадгүй. Угаас л ер нь ээж нь өсөд хүчих юм бол үр төлн ч гэсэн харж хамгаалах хөнгүү болоод ороо хүчин штэ. Харин тэрний оронд хүүхдээ идэж төр зуртай амьд үлдэж агаад дараа нь дахин нэг удаа төрөх боломжийг хайх нь хамаагүй рационал шийдэж байж болно гэсэн үг. Тэгэхээр Дарвин өөрөө бол хувьдаа амьд үлдэх биш үр удмаа үлдээх л хамгийн түгээмэл ирмэлцэл нь буюу одоо амьд үлдэхээ нэгтгэр тавьдаг амьтан бол байгалийн шалгалтыг давж гарч чадахгүй, цагийн явцад устдаад үгүй болчихноо. Харин үр удмаа үлдэхийг нэгтгэр тавьж байгаа амьтад нь хэдийгээр өөрөө эртэх хүсэн ч гэсэн үхээс өмнө олон төл үлдээчихэж байгаа болохоор байгалийн шалгалтыг тисээд өдий хүртэл устдалгүй яваад байна гэж үзэж байсан. Энэ концепцийг түрүүний нөө ёс суртахуун гэсэн сэдвтэйгээ буцаа холбох юм бол бидний дотор нөгөө альтруист шин чанар бөгөөд ёс суртахуун оршдог хамгийн гол цааш шалтгаан нь магадгүй энэ үр удмаа үлдээх гэсэн ирмэлцэлтэй холбогдож бас болох юм байна гэд хэрэв цааш дарнаас шиг үнэлэмж өгөө тайлбарлах юм бол гой идэлээгүүд бас гарч иж болно л та.
Нөгөө үр удмаа үлдээх гэдэг үйлдэл нь өөрөөсөө өөр нэг оршихуйг чин сэтгэлээс хайлж, чин сэтгэлээс халамжлах шаардлагын нэгддэг учраас амьд биет болгон үр удмаа үлдээхийн тулд заавал нэг тодорхой хэмжээний альтруизмтэй байхаас өөр аргагүй байж болно гэдэг ч юм уу те. За тийм тэгээд түрүүлсэнчлэн энэ битээр дарвинизмд хариулт нь байхгүй ч гэсэн маш сонирхолтой хувилбар таамаглалуудыг багтааж байгаа асуултууд бол их байсан. Дарвин ч гэсэн онлоо хэдийгээр 20 жил сойж бэлтгэж жагаад маш нухацтай хандж гаргасан ч гэсэн стил дутууд хөлмөг хариулагдах ёстой хоорхнууд бол онолд нь байсаар байна гэдгээ 100% зөвшөөрчихсэн. Гэхдээ тэгсэн ч гэсэн Дарвины тухайн үедээ ойлгож чадаагүй ихэнх асуултууд хожимоо хариулт олсон байдаг нь л Дарвинизм ер нь ямар чанартай хүчтэй шинжлэх ухааны онол байсан бэ гэдгийг баталгаа болдгоо. Жишээ нь одоо Дарвин бол амьд биетүүд удамшигтаа хизээч яг адилхан төгс 100% копигоороо биш заавал өмнөхөөсөө их бага хэмжээгээр ялгаатай байдлаар мутацлагдаж одоо үрждэм байна гэдгийг бол маш олон амьд дээр судлахаа статистик үр дүнгээр нь бол ойлгоод авсан байсан ч гэсэн тэр өөрчлөлтүүд яг яаж авагдаад байгаа юм бэ? Удамшил яг яаж ажилт юм бэ? Юунд дамжуулагдсан бэ гэдэг тийм процессын хувьд бол яалтчгүй ойлгоагүйсэн л та. Тэнгүүд одоо бол ген ДНХ-га батлагдсан шүү дээ. Дарвины үед бол тэр нь ууслагдмал байсан. Дарвинд хэрийгэж хүлээн зөвшөөрөд огт мэдэмхэрх гэж оролтойг хөндлөхөөс байгааз. Бас нэрээ нэг сонирхолтой факт авчуулаа хэлэхэд Дарвиныг амьд байхад буюу 1866 онд Австрийн нэг жижигхэн хотод Мендел гэрээг санаартан бөгөөд биологч бидний өнөөдрийн маш сайн мэд генетик гэдэг зүйлийг нэг илрүүлсэн байсан. Дааж харамсалтай нь Мендел тухайн үедээ олонний анхаарал төртөж чадаагүй. Манай хүн бол хувьдаа Дарвины хувьслын онолыг ихээхэн дэмждэг. Дарвины баг улаан ногоо фэн шахуу байсан ч гэсэн Дарвин Менделийг бол огтосоо мэддэггүй байсан болохоор Менделийн судалгаанууд чихэнд нэг хурж очиж чадаагүй юм шиг байгаа юм л та. Яг уг нь бол Менделийн судалгаанууд Дарвины номын санд байсан гэдэг юм байлээ. Гэхдээ тэр Менделийн судалгаануудыг ямар нэгэн тийм тэмдэглэж үлдээсэн ч юм уу, хуудсыг нуурч авсан чинж тэмдэг болмор ерөөсөө үлдээх учраас уул нь тухайн ном шиг соёлоор Дарвин ч гэсэн ер нь уншиж байгаа номнуудаа тэгж тэмдэглүүлдэж хуудас нуурдаг байсан байгаа байхгүй. Гэхдээ Менделтэй тийм байхгүй байгаа нь ерөөсөө уншиж байгаагүй юм байна, чихэнд хурж байгаагүй юм гэсэн юм нотлохоо юм болов уу гэж судлаачд үздэг юм байлээ. Ер нь ген гэдэг нэр томьёо ч гэсэн бүр Менделийг нас орсныхаа дараа 1909 онд гарч ирсэн байдаг байхгүй юу? Мендел бол тэгэхээр бүр нас орсныхаа дараа л нэг юм нээлт нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөд нөгөө хүртэх ёстой хүндлэлээ хүртэж ирсэн л гэсэн үг. Тэгээд та төсөөлтөө хэрвээ Менделийн гайхалтай санаа амьд ахуйд нь бүүмигээд Дарвины чихэнд хүрээд одоо Дарвин хэрвээ энэ генетик гэдэг зүйлийг амьдтай ойлгоод авсан байсан бол манай хүн ямар ном бичиж Дарвинизм ямархуу байдлаар өөрчлөгдөх байсныг сонирхолтой те. Гэтэ яг мэдээч хэдийгээр Дарвин үд болсон ч гэсэн хожим үеийнхний эрдэмтэд бол Дарвинизмыг маш амжилттайгаар өргөжлүүлж авч чадсан нь сайшаалтай азтай хэдүүлээ. Дарвинаас хойшоо бол хувьслын ол математик, статистиктэй холилдоод мэдээж бас энэ генетик гэдэг маш том нээлтийг илрүүлчихэж байгаа юм чинь тэрэн дээрээ дөрөөлөө цааш нь судалж анхаарлаа хандуулах хэрэгтэй. Чухал судлагдхуунууд нь ч гэсэн гараад ирчихэж байгаа. Гэх мэтээр цаашаа явсаар хагаад неодарвинизм гэдэг шинэ онол төлөвлөгөө бий болсон байдаг. Неодарвинизмаас цаашаа бас 21-р өнөөдрийн 21-р зуун бол мэдээллийн үе гэдэг нь штэ. Тэнгүүт хувьслын онолыг дата маягаар авч үзэж байгаа тийм мэдээллийн дарвинизм, универсал дарвинизм мэдрэгсэн. Нэр бидний сайн мэдэх мим гэдэг үг чинь бол биологч Докинс буюу универсал дарвинизмаас ихтэй байхгүй юу? Мим культурын ажиллах зарчим ч гэсэн ерөөхдөө дарвинизмын механизмаар уршилдаг гэж хэлж болно. Бас хиймэл оюухан ч гэсэн дарвинизмтэй хэрхэн холбогдож яригддаг гэх мэтийн гой сонирхолтой сэдвүүдийг бол бэлтгэсэн байгаа. Тэр талаа дараагийн бичлэгтэрээ part 2 болгож оруулнаа. Өмнөх бичлэгтэр хэлсэндээ философи ап маань 3 дахь креаторүүдэд өөрсдийнхөө контентэд түгээх бөгөөд борлуулах боломжийг шинэ апдейт дээр оруулж ирж байгаа гэдэг тийм. Би тэгэхээр бичлэгнүүдэд тэнд эхлээд early access маягаар оруулах гэж байгаа. Та хэд маань App Store болон Play Store-оос философи апа татаад бүртгүүлчихэд танхим гэсэн зэс рүү оронгууд ерөөхдөө миний бичлэгнүүд байж байгаа гэсэн үг. Неодарвинизм бичлэг орсон байгааз. Тэгээд тэнд орсноос нэг 3 сар гаруй хугацааны дараа YouTube-д орох байхаа. 1 сар байснаа яа 3 сар болгож байгингууд гол нь early access-ийнхаа үн цэнийг нэмэгдүүлэх гээд байгаа. Ерөөхдөө нэгэн талаадад тэр өөрийнхөө мөнгө төрнөөсөө зориулаад намайг тэгж онцгой түвшинд дэмжиж байгаа тэр үзэгчтэй бол илүү ихээр талархлаа илэрхийлж борлуулж байгаа контент арай илүү үн цэнтэй болох хэрэгтэй те. Тэгэхээр дахиад хэлэхэд энэ бичлэгний part 2 буюу неодарвинизмын бичлэг маань бол аудио хэлбэрээр Apple Podcast-д, видео хэлбэрээр философи апд орсон байгаа. Харин YouTube дээр бол 3 сарын дараа буюу 100-аас нааш орохгүй гэсэн үг байна. За тэгээд энэ миний урт видео хэсэг маань анхааралтай дуустал нүцсэн үзэгчтэй баярлалаа. Мөний философи Apple Podcast дээр контентуудын маань худалдаж авч байгаа. Надад donation явуулж тусгайлан дэмжиж байгаа хүмүүст бол бүр тусгайлан талархлаа илэрхийлмээр байна. За тэгээд баяртай гайс дараагийн бичлэгтэр уулзцгаая. Неодарвинизм